している。そういう気持ちに取りつかれたのは星が降った日、それはまるで夢の景色のように美しい眺めだった。Сайн уу? Аямен та нартайгаа дахин нэг мэтлэгээр уулзж байгаадаа баяртай байна. Заримдаа та нар хин нэгэн хүнийг санаан сэтгэл чинь хүндрэлэн өвдөж харна хүүсчих шиг санагддаг. Надад ч гэсэн яг л тийм мэдрэмж дурдаг. Тэр үедээ харин өөрийн гараар сэтгэлээ шингэн хоол бэлтгэн идэж байгаарай. Тэр мэдрэмжийг чинь алга болгож чадна гэдэгт би итгэлтэй байна. Өнөөдөр би та нартайгаа ганцаарсан сэтгэлээ ангаах зорилгоор өөрийнхөө хамгийн үзэг дуртай анимыг ярьж өгөөд тэгээд тэрнээр гардаг нэг хоолыг хийж үзүүлье. Бичлэгээ дуустал нь үзээрэй. Хамгийн сүүлд нь ямар хоол хийсэн бэ гэдгийг гарах болохоор. Өглөөний нар тусгад Мизухо охин сэрмэгцээ өөрийнхөө биетэй анх удаа танилцж байгаа юм шиг гайхан хоёр хөхөө барьж үзэж байх үед дүү охин нь орж ирэн "Та ахиад л сонин үйлдэл хийгээд байна уу? Өглөөний цайгаа уу" гэж хэлэн түүний өрөөнөөс гарч явна. Харин Мизухо талинд өөрийнхөө биеийг ихээс төрсөн байдалтай нь харан ичингүүрэн ихийд гайхна. Итомори гих жижигхэн тосгонд Мизухо эмээ болон охин дүүгийн хамтаар нам гомхон амьдардаг. Телевизээр хэдэн зуунд ганцхан удаа харагдах сүүл доод энэ зууны сүүлээр Японд харагдах тухай мэдээ гарах зуур Мизухо өглөөний хоолоо идэн хичээлдээ явахдаа бэлтэнэ. Сургуультай явах замдаа түүн дээр хоёр найз нь ирж тэд элбэг ярилцсан алхаж байтал түүний аав нь сонгуулийн ажлаа эхлүүлсэн байгаатай таарлтна. Аавыгаа харсан Мизухо үл таан чимээгүйхэн явах гэж байтал Мизухо толгоогоо дээшнэ гэж захирангуй хоолоогоор аав нь хэлэх үед тэр хавьд байсан ангийнхан хүүхдүүд хотын даргын охин байх ямар байдаг болдоо гэж Мизухог шоглонгойхон ярих үед Мизухо эвгүүцэн тэндээс найзуудыгаа даган сургууль руугаа явна. Хичээл дээрээ ирэн дэвтрээ нээх үед түүний дэвтэр дээр "Чи хэн бэ?" гэсэн бичиг байдаг ба "Юу юм бол" гэж гайхаж байтал багш нь "Мизухо өнөөдөр нэрээ санаж байгаа бидтэй" гэхэд ангийнхан хүүхдүүд түүнийг шоолох хийдэж Мизухо юу санахгүй байдаг. Сургуулийн завсарлагын үеэр ойрын үед Мизухог үсээ цамнахгүй хаан цуухаа мэдэхгүй ихээл сонирн байгаа талаар найзууд нь хэлэхэд Мизухо сүүлийн үед танихгүй хүний биед орж байгаагаар хачирхалтай зүүдлээд сэрээд юу болсон яснаа санахгүй байгаа талаараа хэлэхэд найз нь "Чиний өмнөх насны амьдрал гих мэтээр хариулт олохыг хичээнэ. Ахиж ийм хачин битий байгаараа" гэхэд Мизухо залхсан байдалтай "Хууртган л энэ жижигхэн тосгоноос явах юмсан" гэд гэртээ харна. Нэгэн төрлийн шүлжмэл хийж байх зур эмээн бяцхан охинд энэ шүлжмэл бол маш чухал зүйл нь. Итомори тосгоныг нэгэн цагт аюулаа заварч байсан гэд илүү сайн хийх ёстойг нь сануулна. Тэд үргэлжлүүлэн ёслол маягийн зүйл хийж Мизухо дүүгийнхээ хамтаар нэг төрлийн бүжиглэн Бурхны арх гэж нэрлэгддэг цагаан будааг өөрийн шүлсээрээ нэрэн хийдэг Кучиками сакэ хийж байхыг Мизухогийн ангийн хүүхдүүд харснаар Мизуход үнэхэрийн эвгэн мэдрэмж төрөн ёслол дуусны дараа "Бурхан минь, би энэ бүх зүйлээс залхаж байна. Намайг дараа наснд минь Токиод эрэгтэй хүүхэд болж төрүүлээч" гэж дүдэндээ нулимстай чангаар арилна. Өглөөний сэрүүлэг дуурах үед Мизухо өчигдрийн явдлаас болоод тэрөө танихгүй айлд Таки гих өсвөр насны эрэгтэй хүүхдийн биед сэрдэг. Такигийн бид орсон Мизухо энэ явдлыг зүүд гэж бодон өөрийнхөө зүүдийг үнэхэрийн бодит байгааг гайхан Токиог биширсээр сургууль дээрээ очин Такигийн найзуудтай кафе орж үзэн цагийг зугаатай өнгөрүүлж байх үед Такигийн найз түүнийг ажилдаа явахыг сануулдаг. Такиг хаана ажилдгийг мэдэхгүй ч Мизухо ажил дээр нь ирсэн байдаг ч анх удаа цагийн ажил хийж үзэж байгаа болохоор хүмүүсийн захиалгыг андуурах, хоцрох, төөрөх гэдэл байж болох бүхий л алдааг гаргана. Энэ мэдчлэн бүтлгүйдэж байх үед Такигийн крашийг ч түүнд туслана. Арай гэж ажиллаа дуусгаад байж байхад түүнд тусалсан эмэгтэй юбг урагцсан байхыг Мизухо анзаарч ойж өгч өнөөдрийн болсон явдалд баярлснаа илэрхийлдэг. Оройн нь Мизухо Такигийн уцаар өнөө эмэгтэй лөө чат бичин Такиг краш танд бүтээчих гээд оролдоно. Маргааш өглөө болоход Таки өөрийн биеийн дээрээ байгаа нэрийг нэлээд гайхна. Уцаар харахад өөрийн краштайгаа чадлан чатаа харан бүр шоконд орж орхино. Найзууд нь кафе орох уу гэхэд Таки ажилдаа явахгүй бол болохгүй гэж хэлээд ажил дээрээ очиход хамт ажилдаг байсан хүмүүс нь "Чи өчигдөр сэмпаяыг хүргэж өгсөн. Та хоёр яасан?" гэд асуугч Таки санахгүй. Нөгөө талд Мизухог сэрхэд ялгаагүй гарн дээр нь дүүрэн бичээс байх ба дүүн өрөөний хаалгыг нээн "Та аваа өнөөдөр мөмө байхгүй байх чинь. За өглөөний цайгаа уучгаад хичээлдээ явцгаая" гэж хэлнэ. Мизухог сургууль дээрээ ирэх үед ангийнхан түүнийг нэлээд төвөөсөн гэж хэлнэ. Ингээд тэд энгийн нэгэн зүуд биш хоорондоо жинхнээсээ солигдож байгаагаа мэднэгцээ солигдох үедээ мөрдөх дүрм гарган солигдох өдөр бүртээ нэгнийхээ утсан дээр ягаан цэнхрээр өдрийн тэмдэглэл хөтлөнө. Мизухо "Чи миний мөмийг барихгүй шүү" гэхэд Таки "Харин чи мөнгө баг үр гэх мэт зүйл бичин тусын дүрмийг гаргасаар л
Өөр хүний биед байгаа болохоор хичнээн дүрм гаргасан ч гэсэн шаал өөр хүмүүс учир тэдний эргэн тойрны хүмүүс гайхаж бүр Мизухагийн биед орсон Таки хөвгүүнээс захиа хүртэл аваад ямжина. Энэ мэдчлэн Таки Итамори тосгоны амьдралд дасаж эхэлнэ. Нэгэн өглөө Таки Мизухагийн бие дахин шилжин цэрээд түүний хөхийг барьдгаараа барьж бүзэж байх үед дүү нь орж ирэн "Та чинь өөрийнхөө момонд тийм их дуртай хайртай юм уу? Алив бас явцгаая" гэд эмээтэйгээ хамт тэд уулын бэлд байх шүтэн рүү очин бурхны арх гэх Кучиками сакийг өргөл болгон үлдээн. Шүтэн байрлах энэхүү газар мянган жилийн өмнө солир унаж байсан талаар эмээ нэрэн энэ газар өөрийн хамгийн чухал зүйлсийг үлдээх ёстой. Кучиками саки та хоёр нэгэн бүхэл болсон. Чи ойрын үед сонин зүүд зүудэлсэн үү гэхдээ зэрэгцэн гинэтэл Таки өөрийн биендээ уйлсан сэрнэ. Мизуха найзуудтайгаа сүлд одыг харж байх үед од гинэтэл хоёр хуваагдах нь тэр. Таки яагаад Мизуха руу шууд залгаж болохгүй гэж бодон залхахтал түүний утас холбогддоггүй. Таки түүний биелүү шилжиж орохоо хүлээгч юу ч өөрчлөгдсөнгүй. Дээрээс нь Мизухагийн амьдардаг тосгоны нэрийг ч хичнээн хичээсэн сандаггүй. Мизухатай холбогдох гэж бүхий л аргаа хэрэглэн Итамори тосгоны талаар санаж байгаа бүх зүйлээ зуран төстэй харагдах газруудыг хайж эхэлдэг. Хайж байх үеэрээ түр амсгийн хоол идэж байх үедээ азар Итамори тосгон 3 жилийн өмнөх солирын ослоор сунсан гэдгийг тэр хүн хэлэх үед Таки гайхан байж боломгүй би түүнтэй өчигдөрхөн чаталсан шүү дээ гэд уцаа гаргаж ирэн чатаа харах гэтэл тэр хоёрын чат ор мөргүй устж орхидог. Таки гайхан номын сан руу очин ослоор амирсцсан хүмүүсийн нэрсийг харах үед Мизухагийн нэр байхыг харан Таки улам бүр гайхан өнгөрсөн бүхэн бодит байдал уу аль эсвэл зүүдүү гэдгийг ялгаж чадахгүй шоконд орно. Такигийн гарын дах зүйлтийн талаар хамт ажилдаг эмэгтэй нь асуухад үүнийг надад нэг охин өгсөн юм. Харин хэн билээ нэрийг нь санахгүй байна гэж бодож байх үедээ Мизухагийн эмээгийнхэн шүтэн энэ хавьд байдгийг санаж Итамори тосгонд амьдардаг байсан хүнээр хургуулan шүтэний зүг явна. Шүтэнээр ирж өөрийнхөө хэдхэн хоногийн өмнө авчирч тавьсан архийг харан тэдний дунд 3 жилийн цаг хугацааны зөрүү байсан гэдгийг ойлгож хэрвээ энэ сакэ хүмүүсийг бурхантай холбодог юм бол гэд өргөл болгож тавьсан архийг уух үед сүултод харагдаж Мизухагийн аав тэднээс яагаад тустай байдаг. Мизуха түүнтэй уулзгаар Токио явах үедээ үсээд ярьсан. Сүултод унахтай зэрэгцэн амиа алдсан зэрэг гээд бүгдийг харж Мизухагийн биед яг сүултод унах өдөр сэрдэг. Таки тэндээс гүн гарч найзууд дээрээ очин солир унах талаар ярилцсан найзуудтайгаа тосгоныг аврах төлөвлөгөө гарган Мизухагийн аав дээр очин хүмүүсийг нүүлгэх ёстой гэж хэлэхэд аав нь түүнд итгэхгүй би чинь муу байна эмнэлэгт очиж үзүүлгээд гаргадаг. Таки ч аавынх нь урууноос гүйн гарч шүтэн байгаа уул руу харж өөрийнхөө биед байгаа Мизуха руу явахаар шийднэ. Мизуха ч Такигийн биед зэрэн тосгоноо харан юу ч үгүй сүрж өөрийгөө өгсөн гэдгийг ойлгодог. Мизуха түүн дээр 3 жилийн өмнө нэрж өөрийн өсний зүйлдээ өгснийг гинэтэл санан ойлгож шүтэнээр очих үед тэд нэгнийхээ нэрийг чангаар дуудаж байгаагаа сонсогч нэгнээ харж чадахгүй байх үед нар жаргаж бүрий болох үед тэд өөрсдийн биедээ шилжин орж уулздаг. Такиж Кучикари сакийг ууж энд ирсэн гэдгээ хэлэн сайн хадгалж байсан шүүгээ түүний өсний зүйлтийг өгдөг. Удахгүй бүрий дуусах гэж байна. Энэ газар сүултод унан шүү гэдгийг хэлэн нэрийг минь битгий мартаарай гэд гаран дээрээ бичүүлж авах гэтэл харанхуй болж Таки яагаад энэ газар ирсэн хэний төлөө гэд бүхий л зүйлээ ор мөргийн мартаж орох юм. Харин нөгөө талд Мизуха Такигийн тусламжтай тосгонлуугаа буцаж очин цахилгаан станцыг дэлбэлж хүмүүсийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлж чадахч Такигийн нэрийг Мизухач марцсан байдаг. Санахыг орлон гарлуугаа харахад би чамд хайртай гэсэн бичгэл байдаг. Ослоос 8 жил найзуудтайгаа осол болсон газар очсноос 5 жил өнгөрч тэр ослоос Итамори тосгоны бүх хүн аюулгүй сургалтын ачаар амьд гарч чадсан байдаг. Таки ууланд хонсон дурсамжаа сайн сандаггүй ба аль хэдийн насанд хүрч ажлын ярилцлагад орж байдаг. Тэр үеийн юух сандаггүй ч гэсэн өглөө бүр зүуднээсээ сэрэх бүртээ хин нэгэн хүнийг өгүүлэн санан уйлан танихгүй ч гэсэн нэгэн хүнийг өдөр бүр хайсаар л байна. Зүгээр л зөрөөд өнгөрөхгүйгээр яагаад би түүний нэрийг асууж болохгүй гэж. 俺、君をどこかで。私も君の名前は砂時計眺めながらキスをしようよさよならから一番遠い場所で待ち合わせよう
辞書にある言葉で出来上がった世界を憎んだ万華鏡の中で8月のある朝君は僕の前で歯に噛んでは済ましてみせたこの世界の教科書のような笑顔でついに時は来た昨日までは序章の序章で飛ばし読みでいいからこっからが僕だよ経験と知識とカビの生えかかった勇気を持って未だかつてないスピードで君の元へダイブをまどろみの中で生ぬるいコーラにここでないどっかを夢見たよ教室の窓の外に電車に揺られ Ингээд ярих зүйл маань ч дуусч хоол маань ч бэлэн боллоо. Та нарын яг бодож байгаа чинь зөв шүү. Гол дүрийн залуу маань охиноо хайж явах үедээ иддэг ремэнийг хийсэн байна. Одоо бүгдээрээ идцгээе. Та такимас. Нэрээ бичлэгийнхаа төгсгөл лайка дараад subscribe хийх юм бол өшөө олон аниме хоолыг хийж ярилцах болно шүү. За ингээд та такимас. ほぐほぐ Хайр юм хаягтай нь махнууд нь төгөөд идчихсэн.